Сайн байна уу өрхөн үзэгчдээ. Мөнхийн жодоо дэлгэцийн энэ дугаараар та бүхэнтэйгээ мэдчилж олгож байна. Нэг үндэснээ оршин тогтнож хөгжиж бужгаархийн суурна дараа энэ үндэснээ утга соёл, энэ үндэснээ үхэл үсэх бичиг болно. Нэг үндэстэнд өөрийн үндэснийх нь утга соёл болоод үхэл үсэх бичиг байман жил сая бусад үндэснээс онцлогддог. Хэрвээ үхэл үсэх бичгэн алдвал өөр бустай ямар ч ялгаагүй болно. Өвөг дээдсээс минь өвлж хайрлсан энэ сайхан монгол хэлэн хайрлж хамгаалж явах нь бид бүхнээ дархан хариуцлага байгаа юм. За ингээд хичээлийн уулгадаа оръё. Энэ дугаарын нэвтрүүлгээр Са Ша мөрийн чагаан толгойх дөвөн жишээтэй та бүхэнд тайлбарлах болно. 大家好，学蒙古语栏目这期节目内容是撒虾行字母以及部分例词。下面我们一起进入课题。 8 дугаар хичээл Са Ша мөрийн чагаан толгой. 第8课撒虾行字母。 Са мөрийн чагаан толгой. 撒行字母。 Са撒 С 서 Си си Со 서 Су 소 Су 소 Су 수 үгийн эхэнд орох дүрс. 词首形 Сар 月亮 Сэрүүн 凉爽。serun 一词由 s、ri、gun 3个音节组成，其中 ri 的一和 gun 的 gu 组成长元音 u， 因此读 serun。 Шийдвэр 决策 西的一和音节末辅音一组成复合元音一，因此读西读人。 Сонин 报纸 Судал 血脉 Сүн 夜晚 Сүх 斧子 үгийн дунд орох дүрс. 词中形 Асар 楼房 Эсрэг 相反 Ишиг 山羊羔 Осол 过错 Бусад 其他 Өсгий 脚后跟。歌的和音节末辅音一组成复合元音 ơi， 因此读 osui。 Сүсэг 信仰 үгийн адагд орох дүрс. 词尾形 Тус 好处 Сенс 风扇 Идэш 食物 Тос 油 Ус 水 Мөс 冰 Үс 头发 Ша мөрийн чагаан толгой. 虾行字母 Ша 虾 Шэ 奢 Си 西 Шо 消 Шо 修 Шо 修 Шу 书 үгийн эхэнд орох дүрс. 词首形 Шахай 斜 Шэр 榛子树。修一词由修、歌2个音节组成，其中修的
和歌的歌组成长元音因此读슈르。 슈르, 珊瑚、 숑허르, 海东青、 쇼멀, 雕塑。쇼물一词由쇼、 꼬、 맛三个音节组成，其中쇼的오和꼬组成长元音오，因此读쇼물。 슈르그, 进奶茶、 슈르, 调皱。슈一词由슈、 꿀两个音节组成，其中슈的우和꿀的꾸组成长元音우，因此读슈르。 우긴 돈더럭 두르스, 词中形， 하성, 怠惰。 이시에, 例子，几些一词由鸡、西、여三个音节组成，其中西的一和여组成长元音因此读几些。 허싱, 幽默。 호쇼르, 太阳饼。셔、 쇼、 슈的词中形不常用， 우긴 아득더럭 두르스, 词尾形。 토샤, 脚镣。 마르가시, 明天。 도르나와시, 紧速。奢、烧、收。书的词尾形不常用。 Мөнхийн жолоо дэлгэцийн энэ дугаар үгээр завсарлах боллоо. Дараагийн дугаараар та даа мөрийн цагаан толгойг дүгм жишээтэй тайлбарлах болно. Одоо та бүхэн Монгол Одон телевизийн бусад программд анхаарлаа хандуулна. 学蒙古语栏目这期节目到此结束，感谢您收看，下期节目再会。